1 2. Тоосоо дэлгэр сайхан сайд хоёр шүү дээ. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар за хөгжлийн банкыг экспорт импортын банк болгох одоо шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулаад хөгжлийн банкны одоо хуулийг танилцууллаа. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд хөгжлийн банкны одоо хуулийг эцэслэн танилцуулж эсрэг хуралд одоо өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн их хурлаар батлагдсан засгийн газрын хоорондын олон улсын гэрээ, за мөн их хурлаар батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг бас хамгаалах, за цаашлаад одоо хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгох чиглэлээр бас эрх зүйн орчин боловсруулангуй одоо болгохоор хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан бас ажлын хэсэг ажиллаж байна. Тэгээд үүний үр дүнд бол эх 7 хоногийн засгийн газрын хурлаар энэ татврын ерөнхий хууль, за мөн одоо хөрөнгө оруулалтын хууль, хууль тогтоомжийн хуулиудад шаардлагатай одоо нэмэлт өөрчлөлтийн одоо төслийг боловсруулж хууль зүйн дотоод хэргийн сайдаас бол одоо танилцуулахаар ажиллаж байна. За мөн
уулуурхаан биржийн хуулийг улсын хурлд одоо өргөн мэдүүлж хэлцэх эсхийг шийдвэрлэх үед бол улсын хурлын гишүүд болоод улс төрийн намуудын одоо бүлгүүдээс гаргасан бас саналуудыг үндэслээд одоо уулуурхаан биржийн хуулийг одоо дахин боловсруулж одоо өргөн мэдүүлэхээр хуулийг одоо засгийн газрын зүгээс татаж авахаар одоо ийм шийдвэрийг бол бас гаргасан. За мөн өнөөдрийн засгийн газрын хуулиар үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилт, за үндэсний баялагын сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд бол одоо ингээ үргэлжилж байгаа. За энэ хүрээндээ за миний бие бол энэ төр түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-өөс 50%-ийг үндэсний баялагын санд эргүүл авч баялагтай эзэн Монгол хүн бүр дөрөв гүйжийг нь хүртэх ийм одоо бас даалгавартай ажлын хэсгийг бас ахалж ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг бол хин нэгэн улс төрчинч гэдэг юм уу, хувийн хөрөнгө бол одоо хэрхэвч биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээр л бас Монголын баялаг. За үүнд бол төгрөг нуурч бай, ухаан удагч бай, овоо толгой, уул, овоолго бүгд л одоо Монголын баялаг. Байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй. Тийм учраас энэ байгалийн баялагта ард түмэн бол бас эзэн байх, баялагын сангаараа дамжуулж эрүүл мэнд орон сууц боловсролтой зарцуулах ийм одоо хууль эрх зүйн орчныг бас бид бүрдүүлсэн улс. Аль намын хэн эзэмшсэн байх нь энд бол огт хамаагүй. Тэгэхээр авах ёстой хуулийн дагуу бид нар бол нуураач авна, худгаач авна, овоогооч авна, толгоогооч авна, овоолгооч авах ёстой. Энэ бол үндэсний баялагын сангийн хууль, ашигт малтмлын хуулиар одоо бүрдүүлсэн эрх зүй орчин. Тэгэхээр хэлэлцээрүүдийг хийн. Стратегийн орд бол одоо нийтдээ 2007 оны тогтоолдор бол 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг нь ярихтал эндээс олон асуудал гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. Тийм учраас одоо due diligence буюу одоо бид нар хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд ажиллаж ийж бид ирээдүйд өөр биш одоо өв үлдээхийн тулд үүн дээр одоо нэлээд анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас хэлье. За би өнөөдөр баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчийн хувьар нэг бас 4 асуудлыг хөндөё гэж бодож байна. Нэгдүгээрт бол өнөөдрийн засгийн газрын уралдаанаас гарсан шийдвэр сайн мэдээ. За үүнд 5-7 ордын бортыг уурхад Эрдэнэс 5-7 компани болон Адмирал зэрэг одоо ИМТАС түншлэлийн компаниудтай 2021 оны 11-р сарын 17-нд байгуулсан хөрс суулалт өрөмдлөг тэсэлгээ нүүрс олборлолт баяжуулалтын гэрээг өнөөдрийн засгийн газрын уралдаанаар хүчингү болгож байгаагаа бас та бүхэнд хэлье. Улсын хурл 2024 оны 9-р тогтоолоор засгийн газар таалгасныг ийхүү бодиттой ажил гаргасан бас бодиттой шийдвэр болгож чадсанаа та бүхэнд бас дуулгаж байна. За засгийн газрын хэрэглэх газрын даргын хувьар өнгөрсөн хугацаанд энэ ИМТАС-ийн түншлэлтэй холбогдуулан байгуулсан гэрээг за их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр одоо хуульд нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бол тушаал гаргаад энэ ИМТАС түншлэлтэй байгуулсан гэрээг хүчингү болгох санал үндэслэлийг боловсруулах багийг бол өнгөрсөн хугацаанд ажилуулсан. Энэ баг бол эцсийн санал дүгнэлтэд бол танилцуулсан байгаа. Ингээд энэ санал дүгнэлтэнд үндэслээд засгийн газар бол шийдвэрээ гаргасан. Одоо бол төлөөлөл өдөртөх зөвлөл нь хуралдаад за одоо тэр компани ИМТАС-ын түншлэлийн гэрээг одоо хүчингү болгоно гэсэн үг. Тэгэхээр ингээд шийдвэр гарч байна гэж одоо та бүхэн ойлгож байна. За хоёрдугаарт за энэ төгрөг нуурын орд. За сүүлийн үед намайг ганцхан одоо төгрөг нуурын ордтой л одоо зууралдаад байна гэдэг ийм сошиалор хэвлэл мэдээлэл хэрэгслэр янз бүрийн мэдээллүүд явуулж байлаа. Тэгэхээр төрийн тэргүүн байсан хүн баялагын эзэд монголчууд гэж өөрөө одоо хоолоогоо сөөдөл ярьдаг атлаа. Нотолчвол би 100% өгнө гэж ард түмнийг тохуургасан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан. Ингээд
баримтуудыг нэгтгээд хууль хяналтын байгууллагт бол та бүхэн хөргүүлснийг мэдж байгаа. За өнгөрсөн хугацаанд одоо бидний хуримтлуулсан энэ баримтууд дотор бол офшороос офшорт нуусан, орноос орон дамжуулсан, үндэстэн дамжсан хэлхээ холбоо бүхий ийм схем үүсгэсэн 250 сая доллар зарсныг нь ийм нотолсон баримтууд 3 хайрцаг баримтыг аль бие усны их сурвалж хууль санхүүгийн дүн шинжилгээтэй хамт хуулийн байгууллага шилжүүлээ өгсөн. Харин хуулийн байгууллага бол бас хурдан хугацаанд ажиллаж авилгатай тэмцэх газар бол хэрэг бүртгэлд нээгээд ажиллаж эхэлсэн гэдэг ийм мэдээллийг бол бас авилгатай тэмцэх газраас өгснийг бид одоо бас сонссон. Харин өнөөдөр авсан мэдээллээр улсын ерөнхий прокурорын шийдвэрээр авилгатай тэмцэх газар цагдаа прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон гэдэг ийм мэдээллийг бол прокурорын байгууллагаас өглөө. Тэгэхээр прокурорын байгууллага бол хэргийн харьяаллыг тогтоохдоо цагдаач бай, тагнуулч бай одоо бусад хуулийн байгууллагуудыг нэгтгээд ингээ ажлын хэсэг байгуулдаг. Энэ хүрээндээ улсын ерөнхий прокурорын байгууллага хамтарсан ийм ажлын хэсэг байгуулсан байна гэдэг ийм мэдээллийг авсныг та бүхэнд дуулгая. Мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалын байдлаа уруулан ашигласан зэрэг зүйл ангуудаар эрүүгийн эрг үүсгэх, мөрдөн шалгах ажиллагаа бол одоо ингээ эхэлж байгаа юм байна гэдэг хуулийн байгууллагын мэдээллийг авлаа. За Монголын баялагаар өнгөрсөн хугацаанд бол муур хулган шиг тоглож байгаа ийм үйлдэлүүд дахин давтагдах юм бол Монголын хууль дуудах ёстой. Үүн дээр бол ямар нэгэн одоо ялгуурлан гадуурхалт байх ёсгүй. Үндэсний баялагын сангийн хууль хэрэгжих ёстой гэдэг ийм байр суурьтай байгаагаа хэлье. Тийм учраас бид бол энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхэд бид нэлээд одоо шинжлэх ухааны ухаалаг байдлаар бол хандах ёстой. Ард түмэндээ өгөөж биш өр шир авчихвал яах вэ гэдэг ийм аюул эрсдэл бол энэ ордуудын зөвхөн нэг орд дээр хийсэн санхүүгийн одоо шинжилгээнээс харагдаж байгаа. Тийм ч учраас төр авсан хойно өчтөчнөө гадаад дотоодын эзэд гарч ирж хувьцаа мөнгөний хийж олон улсын шүүхэд улсаараа дуудагдвал яах вэ гэдгийг бол бид нар бодох ёстой юм байна гэдэг нь бол зөвхөн нэг ордоос харагдаж байгаа. Жишээ нь орон сууцаар л та бүхэн одоо зүүрлээд авч үзэж болно. Өчтөчнөө эзэн солигдсон анхны эзэмшигч нь огт зөвшөөрөөгүй байхад одоо зарцсан. Тэрийг нь бүх шатны шүүхэн баталчихсан. Ордер гэрчилгээ нь олдохгүй гадна дотны банк ламбард нь тавьсан асар өндөр үнээр зарсан атлаа мөнгө нь алга болсон. Эцэст нь ямар ч үнэгүй болоод Монголд одоо буцаагаад оруулаад ирсэн. Ийм хил хамтаа ийм учир хөтөлөг орон байрыг ямар ч хүн нүдэ анид авдаггүй шүү дээ. Тэр байтугай зугнаа тэрэг машин тэрэг авахд хүртэл хүн будагтай байна уу, замаасгтай байна уу, хэр эдэлж хэрэгэлсэн байна уу гэдгийг нь өөрөө шалгаад тогтоодогтол яг адилхан. Тийм учраас санхүүгийн болон хуулийн шинжилгээ тэр дүү дилиженс хийж энэ асуудлыг бол ухаалгаар шийдэх ёстой гэж хэлмээр байна. За 3 дугаарт MCS Group-ийн Energy Resource компани ухаан удгийн орд намайг магадгүй зөвхөн одоо энэ нууртаа ноцолдод худгийг орхиод байна гэд мушгаад яриад байгаа шүү. Ер нь бол бид нар баялагын сангийн хуулийн дээр ижлтийг шаандна. Ухаан удгийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр улсын хурлын тогтоолын төслийг засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн. За ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг нь та нар одоо дүгнэлтийг нь бас товч мэдээллүүдийг авсан. За ингээд улсын хурлын тогтоол дээр үндэсний баялагын сангийн хуулийг ахилж байгаа гээ хуваар миний бие хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл ажил төр эрдэс соёлын сайд Туван гэсэн 3 сайдын гарын үсэгтэй засгийн газрын хурлаар танилцуулсан тогтоолыг их хурлд бол өргөн мэдүүлсэн. Тэгэхээр мэдээж хуулийн хүрээнд шаардлагатай бичиг баримтууд тийм бүрдүүлбэр дутуу гэдэг үндслээр их хурлаас бичиг баримтуудыг шаардсан нэмэлт материалуудыг бид одоо их хуралд одоо нэмэлтээр илгээж байна. Ингээд одоо мэдээж цаашдаа хэлцээд явах хаа гэж бодож байгаа. За 4-дүгээрт овоодлого гэж ярьдаг бид нар ашигт малтмлын хуулийн дээр үндэсний баялагын сангийн хуулийн дээр стратегийн орд түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвөөр тогтоосон бол 34-өөс тэр 50% дээр нь хилцээр хийх ийм боломжийг бол хуулиар олгосон байдаг. Хилцээр хийх.
Ингээд төр хэрвээ эзэмшлийнхаа 34-өөс 50% нь тогтоогоод авсан бол түүнийг нь ашигт малтмлын нөөц ашигласан төлбөрөөр орлуулах уу эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулах уу гэдгийг их хурл шийддэг онцгой бүр хэрэгтэй. Тэгэхээр бид эхлээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод түүний дараа их хурлаар тэр бүтээгдэхүүн хуваахаар орлуулах юм уу эсвэл амнаатаар орлуулах юм уу гэдэг шийдвэрийг гаргуулна. За энэ хүрээндээ Эрдэнэ төвлөрөөс гарсан овоолго нэртэй үүсмэл орд дээр түүнд ачит ихт Эрдмийн Зэсэрдний хөв гэсэн 3 компани ажиллаж тэрбумаар нь ашиг хийж байгаа гэдэг мэдээллийг та бүхэн сонссон. Жишээ нь Эрдэнэ төвлөртөд 2010 онд байгуулсан гэрээгээр ачит ихт компани 34% ногдох ашиг өгөх ёстой байсан ч 15 жил өнгөрсөн. Өгнө гэсэн ч өгөөгүй, авна гэсэн нь аваагүй. Өгч авсан байхгүй бүтэн 14 жил ард түмний боломжоор бөмбөг шиг одоо өшөглөж тоглосон. Тийм учраас бид бол үүнийг 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн засгийн газрын тэмдэглэлээр ачит ихт компани энэ төрийн эзэмшлийнхаа 34%-ийг нь одоо өгөх шаардлагатай гэдэг юм тэмдэглэл гарсан хэдий ч энэ тэмдэглэл нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт бол биш ээ гэдэг шиг юм үндслээр захиргааны шүүгт өгсөн байсан. Тэгэхээр бид цаашдаа яах ёстой гэвэл хувийн хвшилтэйгээ ширээний ард сууж энэ одоо хувь хэмжээгээ тогтоох шийдвэрээ гаргах ёстой. Энэ хүрээндээ энэ 34%-ийнхаа одоо юм уу эсвэл 34-өөс 50% хооронд хэдэн хувь дээр нь хэлэлцээр хийж болох вэ гэдгийг шийдээд засгийн газар шийдвэрлсэний дараа заавал одоо хувийн хвшлийн үйл ажиллагаанд төр оролцоод байх биш тодорхой одоо ашигт малтмлын нөөц ашигласан төлбөрөө аваад за ингээд бүтээгдэхүүн хуваахаар ч юм уу орлуулах шийдвэрийг их хурл руу одоо өргөн мэдүүл. Үүний нь өөрөө санхүүгийн шинжилгээнд дээр суурилна. Аль нь илүү ард түмэнд ашигтай байх вэ гэж. Тэгээ өнгөрсөн хугацаанд та нар цөмийн энергийн хуулийг дагуулад бид нэр хэрвээ төрийн эзэмшлийнхаа хувь хэмжээг ашигт малтмлын нөөц ашигласан төлбөр буюу тусгай амнаатаар орлуулах өсөн нэмэгдэх амнаатаар орлуулах. Нөгөө бүтээгдэхүүний үн өсөж байгаа бол дагаад өсөн нэмэгдэх амнаатаар орлуулах хэсэг нь өөрөө баялагын санд тэр дотроо хуримтлалын санд шилжих бололцоог бол бид нар хуулиар бий болгосон. Тэгэхээр одоо хилцээр хийгээд тусгай амнаатаар орлуулсан ч бай, өсөн нэмэгдэх амнаатаар орлуулсан ч бай, энэ нь өөрөө өнөөдөр та бүхний гар утсан дээр харагдаж байгаа, Монгол дээр харагдаж байгаа баялагын сан тэр дотроо хуримтлалын сангийн хуримтлал дээр аль компаниас ямар ногдлаа шиг ямар одоо татвар мөнгө төлбөр миний одоо хуримтлалын насанд ирвэ гэдгийг хардаг болохын төлөө ажиллана гэсэн. Ингэж одоо цаашдаа баялагын сан иргэддээ одоо шууд хүрэхийн төлөө ажиллана. Үүн дээр бол бид нар ямар нэгэн ялгуургүйгээр ижил тэгс одоо хэлэлцээрүүдийг хийгээд явна гэдгийг хэлье. За тэгээд ажлын хэсгийн зүгээс бол бид нар энэ Эрдэнэ төвлөрд дээр байгаа энэ 3 үүсмэл орд дээр бол энэ 7 хоногт багтаад газар дээр нь очиж ажиллана. За ингээд одоо холбогдох шийдвэрүүдийг шатараатаа гаргаад явна гэдгийг та бүхэндээ бас хэлье. За баярлалаа. Улсын хурлын гишүүн Батболгын өмгөөлөгч өөрийнхөө нийгмийн сүлжээгээр дамжуулан та болон нэг бүр хүмүүст одоо зам хийсэн утга агуулгын пост постлсан байсан шүү дээ. Эндээс хуулийн байгууллагад шалгуулах уу гэдэг дээр байрсаар илэрхийлж. Ер нь мэдээлэлийг хариулж байгаа. За ер нь бол за би бол үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч. Үүн дээр ямар нэгэн одоо ялгсан эсвэл одоо хэн төрийн тэргүүн байсан хэн ямар том компани захирлыг хэн хэнтэйгээ одоо хамаарал бүхэн гэдгийг нь ялгаж салгах шаардлага огт баг. Ижил тэг шаардж байгаа. Хууль хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлж чадахгүй бол хуулийн байгууллагын өмнө очоод одоо тэр үндслэл тайлбараа хийх ёстой. За ингээд ажиллаа хийгээд явж байхад хүний одоо алдар нэр хүндэд одоо янз бүрийн байдлаар халддаг, занал хийлдэг үйлдэлүүд бол одоо их гарч байгаа. Гэхдээ энэ дээр бол цуцаад авах, мохоод авах шаардлага бол огт байхгүй. Би энэ уул уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлыг зөрчил байхгүй. Тийм учраас баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж байгаагийн хуваар хэн нэгнээс тийм айж агшаад байх шаардлага огт байхгүй гэдгийг бас тэр нөхдүүдэд бас хэлье. Тийм учраас одоо
янз бүрийн пост хийж нийгмийг эмх замбраагүй байдалд оруулж төрийн ажлыг одоо ингэж жанхууруулдаг байдлаа одоо таслан зогсоохыг би шаардаж байна. Тэгж бичлээгээд учрал тэнд нь одоо агшаад байдаг хүн бас биш ээ. Тийм учраас одоо тэр юугаа бичнэ үү? Яаж одоо бухимдна уу? Ямар постоор хэн нэгнийг одоо яаж занал хийх нь бол тэр хувь хүний асуудал. Гэхдээ Монгол бол хуультай орн, төртөө орн. Тийм учраас холбогдох одоо шийдвэрүүдийг нь гаргаад явах байлгүй гэж л одоо харж байна. Тийм учраас одоо энэ асуудал бол миний асуудал биш. Энэ хуулийн байгууллага одоо үүн дээр тэг хуулийнхаа хүрээнд арга хэмжээ авах байхаа гэсэн юм л одоо хүлээлттэй байна. За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд бас 7 хоног болгон өгдөг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг бас танилцуулъя. За энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ гэдэг ийм төлөвлөгөө байгуулад одоо ажиллаж байгаа гэдгийг хэлье. За тэгээд өчигдөр бас энэ одоо ажлын хэсэг маань хуралдсан 4 сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бит хэмжээ одоо өссөн дүнгээрээ өмнөх оны одоо мөн үеигээс давсан ийм үзүүлэлттэй харагдж байна. 1 сарын 1-ээс өнөөдрийн хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан ийм мэдээтэй байна. За үүн дотроос одоо сүүлийн үеийн нэмэгдэл дотроос бичигт бамтаар экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний одоо экспорт 2.9 дахин нэмэгдэж 2 сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. За бүгд найрамд хятад улсын одоо зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа энэ эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь бидэнд бас 25 оны үлдэх хугацаан дээр 3 сая тонн нүүрс нэмж экспортлж 100 сая долларыг бас нэмэлтээр орлого олох юм боломжийг нээж өгж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо бүтээн байгуулалтын удирдал, барилгын удирдал эхэлж байгаатай холбогдуулаад Монгол улсын одоо импортын хэмжээ өмнөх одоо 7 хоногоос бас өссөн ийм дүнтэй харагдаж байна. За мөн 2025 оны одоо 4 сарын 15-ны өдрийн байдлаар хүрсэн Монгол улсын валютын нөөц 5.2 тэрбум ам доллар яг одоо хэвээрээ хадгалагдж байгаа гэдгийг бас энэ ташимд хэлье. За мөн одоо валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол банкнаас тодорхой одоо интервенц валют борлуулах арга хэмжээг бас бодлогын дагуу шатраатай авч хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо засгийн газрын хуралдаан дээр гашуун сухад ганц модны хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хилцээний компани хоорондын 3 гэрээний 2 нь одоо манай салбартай холбоотой байгаа. Энэ бол нүүрс худалдаа авах гэрээ. За энэ нүүрс худалдаа авах гэрээ бол ерөнхийдөө бүх зүйл дээр тохиролцоод 5 сарын 1 гэхэд энэ гэрээг эцлээд одоо нүүрсний худалдаа эхэлнэ гэсэн ийм одоо төсөөлөлтөөр явж байна. За 3 дахь нь бол уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх одоо ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг яг энэ өдрүүдэд бүгд найрамд хятад улсад одоо очиж хилцээрээ үргэлжлүүлж байна. За мөн одоо 5 сарын эхний хагаст багтааж энэ одоо гэрээ зурагдана гэж ингэж үзэж байгаа. За мөн одоо төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал бол 5 сарын 14-нд эхлэх байгаа. Энийг бас дэлгэр сайхан сайд мэдээлэлд өгөх байхаа гэж бодож байна. За мөн одоо сүүлийн үед улсын хурлаар хэлц хэсэг нь яригдчихсэн уул уурхайн биржийн тухай хуулийг засгийн газраас одоо татан авч байгаа. За тэгээд дахин одоо эх 7 хоног хүртэлх хугацаанд засгийн газар дээр хэлэлцээд дахин өргөн барих эсэх асуудлыг бас одоо шийдвэрлэнэ гэдэг ийм мэдээллийг өгье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар одоо бүгд найрамд хятад улс болон Монгол улсын хооронд одоо хийгдэх хил намсан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаарх одоо асуудлыг одоо засгийн газар сонслоо. Тэгээ бэлтгэл ажлын хүрээнд бол зам тээврийн яамд өгөх зөвүүргийн дагуу сая одоо тоон сайдын хэлсний дагуу 3 гэрээ цогцоорно гэдгээр мөн одоо Эрзвэл уул уурхайн яам 2 гэрээгээ одоо батлах одоо гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. За зам тээврийн яамны хувьд бол хил намсан гүрэн байгууламжийн ажлын хийх гэрээг бэлэн болгоод
үндсэндээ бол эрсүүлэг уул уурхай яамд өгсөн байгаа. 3 гэрээг одоо 5 сарын одоо ихээр зурагдана. За энэ гэрээ зурагдсны дараа бол 5 сарын одоо 14-нд одоо урд төршөнтэйг ярьсны дагуу урд төршийн China Energy болон Баашин одоо төмөр зам группийн одоо хамтарсан ажлын хэсэг гараад Монгол талаас бол одоо зам тээврийн яамны болон одоо 5 толгойн ажлын хэсэг гараад ингээ ажиллаж байна. Тэгээд нээлт одоо энэ хамтарсан төмөр замыг барих одоо барилгын ажлын нээлтийг одоо 5 сарын 14-ний өдөр нээхээр өрчлсөн байдлаар төлөвлөж байгаа. Тэгээ энэ одоо төлөвлөгөөнийхөө дагуу Бүгднамт Хятад улсын одоо China Energy компани мөн одоо энд Бүгднамт Монгол улсад суугах Бүгднамт Хятад улсын одоо элчин сайдын яам гээд олон газруудаас хөгжин шинтгэлийн хороо гээд олон газруудаас хамтран энэ одоо нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд бол нэлээдгүй одоо ажил хийгдсэн. Өнөөдөр одоо бас хоёр талаас одоо ямар хэмжээнд одоо нээхв, ямар түвшинд нээхв, ямар одоо оролцоотой байх вэ гэдэг ийм асуудлыг бас засгийн газраас өөрөө танилцуулга хийсний дагуу одоо ингээд ярилцлаа. За энэ нээлтийн дараа бол бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд явагдана. Тэгээ энэ бүтээн байгуулалт эхлэхээс өмнө бол Монгол одоо хоёр төмөр замыг холбох үйл ажиллагаа хоёр талын одоо улс өөр өөрсдийн газар нутгаар байгаа энэ бүтээн байгуулалтын ажлаа хийн. Гэхдээ одоо Монгол улсын хувьд бол энэ одоо өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтын дээр олон улсын тендер зарласан байгаа. Төрийн одоо болон орон нутгийн өмчийн бараа үйлчлэгээ худалдан авах одоо тендерийн хуулийн дагуу манай худалдан авах одоо ажиллагааны газраас тендер зарлагдсан 4 сарын 1-нд энэ тендер 4 сарын 30-нд одоо нээгдэн. Өнөөдрийн байдлаар одоо хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн. За одоо төрийн худалдаа авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт оролцохоор сонирхож буй компаниудад мэдээлэл өгсөний дагуу уулзалт зохион байгуулсан бөгөөд Хятадын төмөр замын инженеринг корпорац CREC буюу Хятадын төмөр замын барилгын корпорац CRCC компаниуд бол оролцохоо илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ одоо компаниудын дунд одоо өөр нэмж одоо компани орж ирэхгүй бол одоо тендер явагдана. Нэмж компани орж ирэхээр бол одоо тендерийн үйл ажиллагаа одоо үргэлжлээд тэгээд одоо сонгон шалгаруулалтыг бид одоо 4 сарын 30 гэхэд одоо эцсийн дүн гарнаа гэдгийг бас хэлье. За энэний дараа бол одоо миний түрүүний хэлдэг барилгын ажил бол хоёр талдаа одоо зэрэг эхлээд ингээд явнаа. Бусад одоо хил дамсан төмөр замын одоо хаалттай бүс байгуулах, мөн одоо барилгын материалыг оруулах, хил гайлыг одоо явуулын одоо гайл ажилуулах энэ гих мэт бэлтгэл ажлуудыг бол өмнө нь одоо гарсан засгийн газрын тогтоолын дагуу бид одоо бэлтгэлээ одоо хангацсан байгаа. Тийм учраас одоо та бүгдийг одоо 5 сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн одоо Гашуун Сухайтад болох одоо энэ нээлтийн үйл ажиллагаанд одоо сэтгүүлч та бүгдийг одоо урьж байгаа шүү. Тэгээд та бүхэн газар дээрээс нь одоо бас сурвалжлана бах. Тэгээд бид бол аль болохоор одоо энэ нээлтийн үйл ажиллагаа богино хугацаанд одоо эхлүүлж байгаа явдал нь бол энэ төмөр замыг одоо богино хугацаанд ашиглалтанд оруулахын төлөө энэ хаврын одоо өрн дулаан цагт ажлыг эрт эхлүүлж аль болохоор хурдан хугацаанд энэ төмөр замыг холбох одоо талаар засгийн газраас өгсөн үүргийн дагуу одоо энэ ажил бол 1 жил 9 сарын хугацаанд одоо хийгднэ гэдэг эхний байдлаар одоо энэ тендер одоо ингэж тендер саналаа өгсөн компаниудын одоо хугацаа ингэж орж ирж байгаа. Цаашдаа бол бид аль болохоор ажиллах нөхцөл болцоог бүрэн хангаж хоёр талын одоо нөхцөлийг хангасны үндсэн дээр энэ хугацааг богиносох асуудлаар бас дахиж ярилцж байгаа гэдгийг энэ ташхиранд хэлье. За энэ төмөр замыг холбох явцдаа одоо мэдээж одоо Хятадын талд буюу одоо 3 гэрээ батлагдсны дараа Хятадын талд China Energy компанид энэ жилдээ 5 сая тонн нүүрс ингээд дараагийн жилд мөн 5 сая тонн нүүрсгээд энэ одоо төмөр зам ашиглалтанд орох хугацааны энэ нүүрсийг зөвхөн одоо төмөр замаар тээвэрлэх энэ асуудал дээр одоо гэрээндээ оруулж Хятадын талтай тохиролцсон. Өөрөөр хэлбэл Хятадын одоо China Energy худалдаж авах нүүрсийг бид
одоо одоогийн одоо тээвэр хийж байгаа юу цогццгоос гашуун сухад хүртэлх төмөр замаар одоо тээвэрлэж өгнө гэдэг дээр бол гэрээнд одоо оруулж энэ ажлыг эхлүүлж байгаа гэдгийг дэвшрэмт хэлье. За та бүхэнд одоо өөр сонирхсан асуулт байвал одоо хариулахад бэлэн байна. Ингээд өнөөдрийн одоо мэдээлэл бол иймэрхүү байна. За энэ та бүгдээрээ мэдж байгаа. Энэ гэрээг бол одоо бид өнгөрсөн 2 сарын 14-ний өдөр одоо Харьбий хотноо гэрээгээ зурсан. За 3 сарын 25 оны 3 сарын 27 оны улсын хурлын чуулганаар гэрээгээ сойрхон баталсан. Тэгээ одоо улсын хурлаар болсон одоо гэрээний дагуу энэ одоо гэрээ одоо 3 гэрээ энэ үндсэн гэрээгээ одоо дагаж хийгдэж байгаа гэдгийг усын дэвшинд хэлхэн зөв бахаа гэж бодож байна. Баярлалаа. Өөр багт.